бүгдээрээ сайн бацгаана уу. За мойл бот оноотой холбогдлолтойгоор хамгийн түрүүнд эмийн сан болгон аль ангиллын бараанаас мойл бот оноо авах уу гэдэг тохиргоо өгөх ёстой. Ингийн тулд эмийн сан болгоны эрхлэгч нар маань борлуулалтын цэг рүүгээ ороод бараа гэд тос ангилалд ажилтан тохируулахыгаа цэсээрээ орно гэсэн. За ингэнгүүт яг өөрийнх нь тохируулсан одоо яах нь өөрийнх нь эрх бүхий агуулгын байна. За үүний дараа босын үндсэн ангиллууд орж ирнэ гэсэн. Үүн дээр ерөнхийдөө бол асаргаа биб дагалдах гэх мэтчлэн. За жишээ нь биб ангил. За биб ангил дээр аль ээлжний хүн байна. Бүгднгийн ерөнхийдөө яг нөхөр нэгээр нь тохируулна. За жишээ нь яг нь аз жаргал гэдэг ажилтныг оруулъя. За дараа нөгөө ээлжин дээр нь байгаа хүн маань яг нь за нэг арай өөр ад заяа гэдэг хүн гардаг гэж үзье. За дараагийнх дээр нь им атес ангил дээр гэж бодъё. За им атес дээр за алтан зуул гэдэг хүн гардаг гэж үзье. Энэ ангиллынхаа мойл оноог цуглуулдаг гэдэг үзчих. Иймэрхүү байдлаар нэг хүчлээ яах нь гэхээр ажилтнуудыгаа ангиллалтайгаа харгалзуулан тохируулна гэсэн. За нэг ингэ тохируулаад орхицсон байхад яах нь ээлж болгон дээр энийг сулих шаардлага байхгүй гэсэн. За ингээд илгэрүүлж хаах гээд жишээ нь яах нь. За ингээд тохируулаад хадгалаад орхичин гэсэн үг шүү. За инхээр нөгөө кас 1 дээр гарч байгаа хүн, кас 2 дээр гарч байгаа хүн өөрийнхөө бибийнхээ оноог цуглуулдаг гэвэл нэг бүрчлэн бүгдийг тэгээд дээр нь яах нь ээлж солигдсон тохиолдолд ч гэсэн биб дээр хин авч ийн бүх ажилтнуудыгаа энэ дээр тохируулаад өгнө гэсэн. За ингээд хадгалаад хаачна. Ингээд хадгалаад хаацсныхаа дараа сешнэ нэгтэй нэхээсээ өмнө яах нь гэхээр бид нар улам бүр сайжруулад нөгөө сешн нэхээсээ өмнө борлуулалтын цэгт ажилтан тохируулах гэдэг үйлдэл чинь ерөнхийдөө тэр цонхыг хийгээд өгнө. Одоогоор төрдөө бараа гэж ороод борлуулалтын цэгт ажилтан тохируулах гэдэг юм орчино. За энэний дараа яах нь гэхээр энэ үйлдэлийг бол өглөө болгон сешн нэхээсээ өмнө хийх ёстой гэсэн. За борлуулалтын цэг. За кас мойл 1 дээр хин ямар ажилтан гарч байгаа юм бэ гэдээ яах нь энийгээ сонгоод өгч юм. За өнөөдөр нөгөө яах нь ад заяа Ганбаатар маань гарч байна. За гоо сайхны зөвлөхөөр одоо юу гэх. За энэ хүн гарч ийна гэдэг үз. Ингээд хадгалаад хаагаад сешнээ нээх юм бол тухайн гаралтан дээр байгаа биб ангиллыг энэ кас мойл 1-ээс биб ангиллын бараа борлуулагдчихвэл азай гэдэг хүн рүү юу байх юм бол им атес байх юм бол алтан чимэг гэдэг хүн рүүгөө яах нь гэхээр мойл оноонд бодогдоод орох юм байгаа. Үүнээс гадна дараагийн шалгах юм бол тухайн алтан чимэг болон азай гэдэг хоёр хүн дээр мэйл нь яг яах нь гэхээр зөв тохируулагдсан хэсгийгээ зайлшгүй шалгаарай гэсэн. За энд байгаа мэйл хаяг маань яах нь зөв тохируулагдсан хэсгийг. Ингээд явах юм бол яах нь өдөр сешн хаагдсны дараа борлуулалтын мэдээллийг Монсфарм трейд руу илгээгээд үүний дагуу яах нь гэхээр мойл оноо бүхий бараануудын онооны тооцоо бодогдоод орж ирэх юм аа.